Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд нээлттэй хийсэн драм төрлийн Таиландын Node Friends киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам. Энэ 8 дугаар сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэл Улаанбаатар хотод анх удаа 5 орны 25 шилдэг уран бүтээлчид нэг тайзнаа хамтран тоглох Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байна. Хятад, Орос, Солонгос, Казахстан улсаас урилгаар ирэх уран бүтээлчид Монголын орчин үеийн уран бүтээлчидтэй хамтран шинэ уран бүтээл гаргаж олонний хүртэл болгосоор байгаа. Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадамд зочин артистаар Broken Angel, Pure Love, Boro Boro, Араш гэх мэт дуунуудаараа танигдсан дуучин Араш урилгаар ирж өөрийн хит дуунуудаас бүрдсэн 45 минутын тоглолтын үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдэж байна. Тасалбарыг Shopee цэгийн, Portal цэгийн, GS25 сүлжээ дэлгүүрийн бүхэл салбараас худалдан аваарай. Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд. Энэ бол сэргэлэн өөдрөг Joy. Тэрээр ахлах сургуулийн 3 дугаар ангид сурдаг ба ангийнхан нь түүнд ээлдэг нөхөрсөг замтай болохоор маш их хайртай. Нэг өдөр одон орон судлах төв үтсэн сургуулийн аяллахаа дараа Joy болон түүний ангийнхан сургууль руугаа буцахаар автобусанд сууж байлаа. Тэднийг ирэхэд Joy-г үндэсний зохиол бичих хуралдаанд төрүүлсэн гэх мэйл ирснээр тэрээр маш их баярлаж сэтгэл нь хөдлөнө. Харамсалтай нь Joy зам хөдлөн гарч байхдаа анхаарал алдаж машинд дариулан улмаар нас барав. Joy-ын оршуулах ёслолын дараа найзууд нь бүгд түүний төлөө залбирахаар сургууль дээрээ цугларна. Хайртай найзаагаа алдснаа хүн бүрт гуниг төрүүлсээр. 7 хоногийн дараа сургуулийн фестивалийн үеэр Pine нэртэй сурагч Joy-ын зурагны өмнө зогсоно. Тэрээр энэ сургуульд ирээд дөнгөж 1 сар болж байгаа шинэхэн сурагч. Pai бусадтай тийм ч их ярьдаггүй, тиймдээ ч олон найзгүй нэгэн. Joy л ганцхан түүний сайн найз нь байсан юм. Pai Joy-ын зургийг харан зогсохдоо тэрээр анх өөрсдийн уулзсан үеэ дурсан. Pai хуучин сургуульдаа бусад сурагчдад байнга дээрлэх хүлдэг байжээ. Түүнд найз гэж огтоо байгаагүй, маш ихээр ганцаардлыг мэдэрдэг нэгэн байв. Нэг өдөр Pai төвчээр алдаж дээрлэхүү сурагчдын өдөөс эсэргүүцэл үзүүлснээр том асуудалд орж сургуулиасаа хөөгдсөн байна. Харин хэдэн сарын дараа Pai Joy-ын сурдаг шинэ сургуульд шилжин орлоо. Шилжиж ирсэн эхний өдрөө Pai өөрийгөө ангийнхандаа танилцуулж улмаар Joy-ын хажуу талын хоосон суудалд суухаар болов. Joy нөхөрсөг байдлаар Pai-тай яриа өдөж өөрийгөө танилцуулна. Харин бусадтай төдийлөн харьцдаг Pai-ын хувьд хүн өөртөө найзлахыг хүсэж байгаад гайхлаа. Гэсэн ч өнгөрсөнд дээрлэхэлтийн золиос сулж байсан Pai хачин зан гаргаж Joy-д өөртөө нөхөрсөх хандах хэрэггүй гэж хэлнэ. Joy ууралсангүй, тоосончгүй. Тэрээр зүгээр инээмсэглэж ярианы сэдвээ өөрчлөв. Joy-г нас барсны дараа Pai дахиад л дууга хурааж өмнөх шиг ганцаардмал нэгэн болжээ. Одоо түүнд сургууль дээр найз гэж байхгүй. Нэг өдөр хичээл дээр нь урлагийн их сургуулиас хүн ирж богино хэмжээний киноны тэмцээний тухай зарлав. Энэ тэмцээний шагнал нь маш том боломжийг өгөх бөгөөд эхний 10 та шалгарсан ялагчид шалгалт өгөхгүйгээр их сургуульд орох боломжтой. Гэсэн ч ихэнх сурагчид тэмцээнийг төдийлөн тоохгүй байхад харин Pai сонирхно. Угаасаа түүний дүн төдийлөн сайн биш болохоор Pai үүнийг коллежд орох боломж гэж боджээ. Хэдийгээр Pai кино хийх талаар юу ч мэдэхгүй ч тэрээр нууцаар тэмцээнд орохоор шийдэв. Өдөр нь сургуулийн хоолны газарт тэмцээнийг зохион байгуулагч Pai-д тэмцээний дүрмийн талаар тайлбарлаж өглөө. Pai кино хийж эхлэхээс өмнө богино зохиол бичих ёстой гэдгийг ойлгоно. Зохион байгуулагч тэмцээнд ялахын тулд хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн зохиол хэрэгтэй. Тэр тусмаа бодит амьдралаас сэтвэлсэн байвал илүү сайн зохиол болно гэдгийг хэлв. Энэ үед Pai найз Joy-ийнхоо зургийг харж түүнд нэг санаа төрлөө. Тэрээр Joy-ын тухай кино хийхийг хүсжээ. Гэхдээ тэд ердөө ганцхан сарал найзалсан болохоор Pai Joy-ын амьдралын талаар хангалттай мэдэхгүй байв. Тиймээс тэрээр бусад сурагчдаас түүний тухай мэдэж авахар ярилцлага авна. Сургуулийн номын санд Pai сургуулийн жил тутам гаргадаг номноос Joy-ын амьдралын гол урайн мэдлэгээс илүү төсөөлөл чухал гэдэг үгс болохыг олж мэдлээ. Энэ урайг уншаад Pai цааш үргэлжлүүлэх урам зориг ав. Оройн Pai гэртээ байхдаа зохиол бичихээр суун. Тэрээр найз Joy-тойгоо өнгөрүүлсэн багахан дурсамжийнхаа тухай бодож онгод нь орсон мэтэл бичиж эхэллээ. Нэг цаг өнгөрөхөд тэр Joy болон нөхөрсөг хүн гэсэн өгүүлбэрийг л бичсэн байв. Мухардалд орсон Pai ийм зохиолч гэж юу байх вэ
гээд урам зориг авна гэж найдан Joy-ийн найзуудаас авсан ярилцлагын бичлэгүүдийг үзлээ. Ингээд урам зориг авсан бололтой үргэлжлүүлэн бичихэд энэ удаад 2 мөрөлөө бичсэн байв. Пай өөрт нь ямар ч төсөөлөл алга гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Түүний урам нь хугарч бууж өгмөөр санагдах нь тэр. Дараа нь Пай Joy нэг удаа өөрийн бичсэн түүхийн тухай ярьж байсныг санана. Азар түүнд Joy-ийн автобусанд мартаж уусан хард диск байж таарлаа. Тэрээр хард дискийг нээж үзээд Joy-ийн яриад байсан Галын надан ба однууд нэртэй түүхийг олов. Энэ түүх нь зэрэгэлдэн ертөнцид байдаг Joy-ийн нөгөө хувилбарын тухай байлаа. Түүхийг уншсны дараа Пайд нэг санаа төрнө. Тэрээр шин зохиол бичих гэж зовхын оронд Joy-ийн зохиолоор кино хийхээр шийдэв. Пай Joy одоо нас орсон болохоор жинхэнэ зохиолчийг нь хэн болохыг мэдэхгүй гэж бодно. Тэрээр зохиолчийн нэрийг нь өөрийнхөө нэрээр сольж тэмцээний зохион байгуулагчид руу зохиолыг илгээлээ. Маргааш өглөө Пай зохиолыг нь хүлээн авсныг сонсоод маш ихээр баярлав. Одоо тэр зохиолоо хэрхэн богино хэмжээний кино болгох талаар л бодох хэрэгтэй боллоо. Тэрээр номын санд энэ талаар бодож байтал түүн дээр ангийнх нь өөр нэг сурагч Боке ирнэ. Тэрээр Паяг Joy-ийн тухай кино хийх гэж байгаа гэж сонсоод түүнд зураглаач хийж туслах санал тавилаа. Эхэндээ Боке киног Joy-ийн дурсгалыг хүндэтгэх зорилготой гэж боджээ. Гэтэл тэрээр Паяг коллежид орохын тулд л киног хийж байгаа гэдгийг мэдээд урам нь хугарав. Тиймээс Боке Паяг Joy нэрийг өөртөө ашигтайгаар ашиглаж байна гэж үзнэ. Пай түүнд учраа тайлбарлаж амжаагүй байтал гэнэт түүнийг захирлын өрөөрөө дуудлаа. Пай захирлын өрөөнд очиод Joy-ийн ээж ч бас өрөөнд байхыг хараад цочирдов. Joy-ийн ээж хүүх нь дурсгалд зориулж кино хийх төлөвлөгөөтэй байгаа талаар нь сонсчээ. Тэгэд ээж нь талархлаа илэрхийлж Пайд Joy-ийн зургуудын цуглуулгыг бэлэглэн киноных нь ажилд туслахын тулд Joy-ийн амьд даатгалын мөнгнөөс 50,000 баат хандуулахыг хүртэл санал болгов. Үнийг сонсоод Пай сандарч хөлсөн цутгана. Түүний хувьд коллеж дэлсэх нь санаа төдий байсан бол одоо илүү том зүйл болон хувирлаа. Гэхдээ Пай татгалцахыг оролдоход Joy-ийн ээж нь уйлж зорилгоо биелүүлэхийг гуйв. Гимбуруутай мэтэ санагдаж дарамт мэдэрсэн Пай дурамчхан зөвшөөрнө. Үдээс хойш сургуулийн танхимд цугларалт болоход захирал төгсөлтийн ёслол дээр үзүүлэх Joy-д хүндэтгэл үзүүлэх тусгай киноны төслийн талаар зарлалаа. Захирал ярьж байхад Боке ирж Пайтай уулзна. Тэрээр Пайд хэрвээ кино хийх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх юм бол Пай энэ киног Joy-ийн дурсгалт биш харин тэмцээнд ялж коллежид элсхийн тулд хийж байгаа гэдэг үннийг нь хэлэх болно хэмээн анхааруулв. Тиймээс нууцаа дэлгэтгэхээс өмнө кино хийх санаагаа орхисон нь дээр хэмээн Боке нухацтайгаар хэлнэ. Улмаар түүний анхааруулгыг сонссон Пай яг яах ёстойгоо мэдхээ боллоо. Удалгүй захирал Пайг тайзан дээр урахад Пай эргэлдсэн ч эцэст нь үг хэлэхээр шийднэ. Тэрээр үннийг хэлхийн оронд хүн бүрт өөрийгөө Joy-ийн сайн найз нь байсан гээд уг киног Joy-ийн бичсэн хэний ч уншаагүй сүүлчийн зохиолоос санаа авч хийх ба хүн бүрийн зүрх сэтгэлд хүрэх болно гэж урам зоригтойгоор хэлж амлав. Үг хэлснийхээ дараа Пай Боке Joy-ийн ээжэд үннийг хэлэх гэж байгааг олж мэдснээр сандарсан тэрээр түүнийг зогсоохоор яравчлалаа. Аргагүй ихэнд Пай мөнгийг буцааж өгөөд бүх үннийг илчлэх гэж байтал Joy-ийн ээжийн гунигтай царай түүнийг эргэлцэхэд хүргэв. Улмаар түүний урмыг хуулахыг хүсээгүй Пай Боке хоёр үннийг хэлэхгүй байхаар шийднэ. Дараа нь Joy-ийн ээж тэднийг гэртээ орохыг урьж тэднийг Joy-ийн өрөөрөө орууллаа. Joy-ийн өрөөнд орсныхоо дараа Боке нулимсаа барьж дийлсэнгүй. Найзтайгаа өнгөрүүлсэн дурсамж нь түүнийг гунигт автуулжээ. Хүн бүр чимээгүй байхад Пай киног яаж хийхээ мэдэхгүй байсан тул Бокегийн тусламжийг хүснэ. Маргааш нь Пай зөвхөн Бокетэй ажиллахгүй гэдэг нь тодорхой болно. Тэрээр мөн аудиовизуал клубээс 4 сурагчийг элсүүлжээ. Эхэндээ тэд ажиллахыг хүсээгүй ч Пай тэдэнд шагнал уулгаж зөөрийн компьютер өгнө гэснээр шуудхан л зөвшөөрсөн байна. Баг бүрдсний дараа Боке зураглаач, Пай найруулагч, бусад сурагчид эвлүүлэг зураг авалтанд бэлдэх ажлыг хариуцлаа. Ингээд киноны ажилдаа орохын өмнө тэд дурсгал болгож багийнхны зураг даруулав. Зураг авалтын дараа клубын тэргүүн Пинг Joy-ийн дүрд хэн тоглохыг асуув. Гэтэл Пинг Joy-тай хамгийн төстэй нь байсан болохоор Пай Пингийг Joy-ийн дүрд тоглуулах санаа гаргалаа. Эхэндээ тэрээр зөвшөөрөхгүй байсан ч эцэстээ зөвшөөрч Joy шиг үсээ хусуулна. Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам. Энэ 8 дугаар сарын 2-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэл Улаанбаатар хотод анх удаа 5 орны 25 шилдэг уран бүтээлчид нэг тайзнаа хамтран тоглох Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам зохион байгуулагдах гэж байна.
Хятад, Орос, Солонгос, Казахстан улсаас урилгаар ирэх уран бүтээлчид Монголын орчин үеийн уран бүтээлчидтэй хамтран шинэ уран бүтээл гаргаж олонний хүртэл болгосоор байгаа. Улаанбаатар соноос олон улсын хөгжмийн наадамд зочин артистаар Broken Angel, Pure Love, Boro Boro, Араш гэх мэт дуунуудаараа танигдсан дуучин Араш урилгаар ирж өөрийн хит дуунуудаас бүрдсэн 45 минутын тоглолтын үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдэж байна. Тасалбарыг Shopee цэгийн, Portal цэгийн, GS25 сүлжээ дэлгүүрийн бүхэл салбараас худалдан аваарай. Улаанбаатар соноос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд. Удалгүй Пай зохиолынхоо эхний сценийг нь уншиж өглөө. Киноны сэдв нь спортынх байсан болохоор Боки Joy-ийн энэ хэсгийг ширээний теннис байхаар харуулахыг санал болгов. Хүн бүрт энэ санаа таалагдаж бүгд зөвшөөрцгөн. Өдөр хоног өнгөрч киноны ажил Joy-ийн бичсэн зохиолын дагуу хийгдсээр байлаа. Тэд сансрын нисгчээс эхлээд тагнуулчийн дүрийг гаргах гэж маш ихээр ажиллаж сцен бүрийг дуусгана. Энэхүү сүүлчийн сценийг авах ажил үлдлээ. Энэ бол салах ёс хийх сцен. Санал бодлоо солилцох үеэр Пай Joy-ыг ангийнх нь бүх хүүхдүүдийн хамтаар тоглоомын талбайд зураг авалт хийх санал гаргав. Мөн төгсгөлийн хэсгийг илүү сэтгэл хөдлөмж болгохын тулд салах ёс гүйцэтгэж буй бэлэг тэмдэг болгон солиут ашиглах санаа гаргахад энэ санаа багийнхан таалагдаж зөвшөөрнө. Оройн багийнхан сургууль дээр үлдэхээр шийдлээ. Пай Боки хоёр хоёулахна байхад Боки өөрийн түүхээ ярьж өгөв. Боки Joy хоёр дунд сургуулиасаа хойш маш сайн найзууд байжээ. Гэтэл нэг өдөр Боки ангийнхандаа Joy-д таалагддаг охины тухай санамсаргүйгээр ярьчихсан байна. Энэ нь Joy-г уурлуулж тэдний нөхөрлөл үүгээр дуусчээ. Харамсалтай нь тэд хоорондоо ганц ч үг дахиж сольж амжаагүй байсаар эцэст нь Joy нас орсон байна. Тиймээс Боки Joy-оос уучлалт гуйж чадаагүйдээ харамсдаг гэдгээ нулимс туслуулан хэлв. Үүнийг сонсоод Пай түүнийг тайвшруулж кинонд нь тусалж угаад талархлаа илэрхийлнэ. Энэ мөч тэднийг илүү дотн найзууд болголоо. Хэдэн өдрийн дараа сургуулийн төгсөх шалгалт эхлэв. Шалгалтын өмнө Пай утсаараа тэмцээний зохион байгуулагчид руу киноныхоо явцын файлыг илгээнэ. Түүний кино магтаал хүртэж эхлэхэд Пай илүү урам зориг авлаа. Тиймээс тэрээр шалгалтаа өгөхгүйгээр дараагийн сцений зохиолд илүү ихээр анхаарлаа төвлөрүүлэхээр шийдэв. 7 хоног өнгөрөхөд шалгалт эцэст нь дууслаа. Пай жил бүр гардаг номонд зориулж ангийнхантайгаа зураг татуулах гэж байх үед ихэвчлэн өвчтөй байдгийнхаа улмаас сургуультай ховорхон ирдэг Ом нэртэй хүү ирсэн байв. Ом ангидаа Joy-ийн хажууд суудаг байжээ. Тэд ярилцаж байхдаа Пай Ом хоёр Joy-ийн тухай дурсамжаа хуваалцсан түүнтэй дотн байснаа ойлголцсон. Дараа нь Ом Пайг нэм гарагт болох төрсөн өдөртөө урилаа. Нэм гараг болоход Пай Бокиг Омын төрсөн өдөрт хамт явахыг хүсэв. Төрсөн өдрийн баяр дээр Ом Пайг Joy-ийн тухай кино хийж байгаа гэдгийг олж мэдэх ба энэ номд өөрийнх нь нэлээд урт удаан хугацааны өмнө бичсэн зохиолыг санагдуулжээ. Тэгэд Ом тэр зохиолоо ярьж өгөхөд Пай Боки хоёр түүний зохиол Joy-ийн бичсэн зохиолтой яг адилхан байгааг мэдээд цочирдно. Улмаар тэд Joy үнэндээ Омын зохиолыг хулгайлсан болохыг ойлголоо. Ом өөрийгөө Хорт хавдрын сүүлийн шатандаа явж байгаа гээд өөрийнх нь зохиолыг хамгийн түрүүнд уншсан хүн бол Joy гэж тайлбарлана. Үргэлжлүүлээд Joy өөрийнх нь гэрт ирэхдээ түүний зохиолыг сонсоод биширч энэ зохиол найдвартай төрүүлэх болно гээд Омыг энэ зохиолороо тэмцээнд орохыг санал болгосон гэж Ом ярьлаа. Гэвч Ом өөрт нь амьдрах тэмч хугацаа үлдээгүй болохоор сэтгэлээр унсан тул тэмцээнд ороогүй ажээ. Улмаар Joy Омд хэлэлгүйгээр түүний зохиолыг нь нууцаар авсан байна. Оройн гэрлүүгээ дагсаадж байхдаа Пай Боки хоёрт таагүй санагдаж эхлэв. Бүх хүний ээлдэг нөхөрсөг үн чудраг гэж боддог байсан Joy үнэндээ бусдын юмыг хулгайлсан гэдэгт Пай сэтгэл дундуур байлаа. Тэд Joy-г яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй ч Пай ямар ч нөхцөлд хулгай хийх нь буруу гэж бодно. Тэгээд хэрвээ киноно төгсөлтийн үйлчлэг дээр гарах юм бол Joy-ийн үнэн ил болж магадгүй гэдэгт Пай санаа зовв. Энэ Joy нэр хүндийг унгаагаад зогсохгүй кино багийнханд ч муугар нөлөөлөх юм. Боки ч мөн энэ тал дээр санаа зовж байгаа болохоор хэн хэнд нь таагүй санагдана. Пой гэртээ ирээд киногоо дуусгахгүй яах вэ хэмээн тасралтгүй бодсоор. Шөнжингөө бодсны эцэст нэг шийдвэрт хүрчээ. Маргааш нь тоглоомын талбай дээр Пай киногоо хийж эхлэхээс өмнө киноныхоо гол дүрийн нэрийг өөрчлөх болсноо зарлав. Тэрээр киноныхоо гол дүрийн нэрийг Ом болгон өөрчлөн харин гол дүр нь Joy шиг харагддаг хэвээрээ байх болно гэдгийг хэллээ. Үүнийг сонсоод Боки бухимдаж Пайд тэд Joy-ийн хүндэтгэлд зориулж киногоо хийхээр зөвшөөрсөн гэдгийг сануулна.
Гэсэн ч Пай энэ шийдвэр эцсих гээд байр суурин дээр хатуу зогсов. Үүгэрч зогсохгүй Пай энэ шийдвэртэй санаа нийлэхгүй байгаа хинч вэ? Кино багаас гарч болно гэдгийг хэллээ. Хэдийгээр Бокигийн сэтгэл нь шархалдагч юу ч хэлсэнгүй. Оройн тоглоомын талбай хаасны дараа тэд сүүлчийн сценыг авахтаа бэлдэнэ. Тэдэнд зураг авалт хийх ганцхан боломж байсан тул Пинг Бокиг зураг авахыг санал болгов. Гэтэл Пай Бокигийн тусламжийг авахгүйгээр өөрөө зураг авалтыг хийхээр боллоо. Зураг авалтыг хүлээж байсан Боки санамсаргүй байдлаар Жойн хард дискийг нээн. Тэрээр дунд сургуульд байхдаа Жойтой авахулсан зурагнуудаа хараад нулимсаа барьж дийлсэнгүй. Зураг авалт жигдэрсэн чи оройн Пай Омын биеийн байдал нь муудсан гэх мэдээг авч эмнэлэгт ирнэ. Маргааш оройн киногоо хөвлүүлсэний дараа Пай Боки хоёр Ом дээр цочиллоо. Түүний сэтгэлийг сэргээхийн тулд Пай зурагтан дээр дуусгасан киногоо Омд үзүүлв. Ом нулимс туслуулж тэднийг кино хийсэнд нь талархаад үргэлжлүүлэн тэмцэх итгэл найдварыг өөрт нь өглөө гэдгийг илэрхийлнэ. Энэ үеийг сонсоод Пай тайвшрах шиг л боллоо. Энэ үед Пай Бокиг хард дискийг авсныг анзаарав. Боки зүгтааж Пай түүний араас хөөсөөр эцэст нь барьж авахад ширүүн маргаан дэгдэнэ. Боки Жойн тухайн анхны хувилбараар киног хүмүүст үзүүлэх ёстой гэхэд Пай эсрэг үзлээ. Ууралсан Боки хард дискийг зам руу шидснээр хажуугаар нь өнгөрч байсан машин дайрч эвдрэнэ. Улмаар бачимдсан Пай Бокитэй дахиж хизээч уулзахыг хүсэхгүй байгаагаа хашгиран хэлв. Боки юу ч хэлэлгүй чимээгүй явах ба Пай ууралсан хэвээр ганцаараа хоцорлоо. Пай гэртээ ирээд яахаа сайн мэдэхгүй сандрна. Тэмцээн киног хүлээн авах эцсийн хугацаа маргааш өдөр гэтэл хард диск нь эвдэрчихсэн. Зөвхөрөнгөө барсан Пай Жойн зургуудыг ашиглан кино хийх гэж оролдов. Тэрээр шүнжэнгөө ажилдагч киноно цагтаа амжиж хараахан дууссангүй. Пай тэмцээнээс хоцорч түүний коллежд орох мөрөөдөл нь замхран одлоо. Сургууль дээр ангийнхнаа төгсөлтөө тэмдэглэж шилдэг ихтэй сургуульд элсэн орохоор бэлдэж байхад Пай гуниглсаар. Пай Пингтэй уулзахад Пинг түүнд салах ёс хийх үйл ажиллагаанд зориулсан энгийн киноны бичлэг агуулсан флаш дискийг түүнд өгөв. Пинг компьютер дээр нь киноны их хувийн хуулбар байсан гэдгийг хэлж түүнийг гайхшруулна. Пайд итгэл найдвараа төрж Пингд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлв. Оройн Пай гэрлүүг харих замдаа Жойн сайн байсан охин өөр хөвгүнтэй гараа барилдсан аз жаргалтай байхыг харлаа. Энэ Пайд сургуулийн аяллыг сануулна. Аяллаа үеэр буцахаас өмнө Жойд сайн охиноос нь түүнд ч бас сайн гэсэн зурвас иржээ. Жой маш ихээр хөөрч баярлаж тэрээр хайр сэтгэл нь бүтсэнд итгэж чадахгүй байлаа. Тухайн үед Пай ойролцоох сандал дээр амарч байгаад тэдний яриаг сонссон байна. Жойг маш их аз жаргалтай байгааг хараад Пай инээмсэглэнэ. Буцах замдаа автобусанд Жой Пайд найз охиныхоо тухай тасралтгүй ярьж өгчээ. Дөнгөж нэгэн сар найзалсан байж Жой түүнд ийм нандин мэдрэмжээ хуваалцаж байгаад Пай гайхаж бас баярлжээ. Эцэст нь Пай Жой өөрийг нь сайн найзаа гэж үздэг болсныг ойлгосон байна. Улмаар Пай утсан дээрх хуучин найз охиныхоо бичлэгийг Жойд үзүүлж өнгөрсөн үеийнхээ түүхийг бас түүнтэй хуваалцжээ. Замын туршид тэд өөрсдийн харилцаа болон мэдрэмжүүдийнхээ талаар ярилцаж явсан байна. Сургууль дээр ирэхэд Жойн утсанд түүний зохиол тэмцээнд төрүүлсэн бөгөөд 100,000 баатын шагнал хүртсэн гэх мэйл иржээ. Харин Жой шагналын мөнгийг авахгүй байхыг сонгосон байна. Уг тэмцээнд орох түүний жинхэнэ зорилго нь хамгийн сайн найз Омын зохиолыг бусдад харуулахыг хүссэн байж. Энэ мөчөд Пай Жойг анханасаа буруугаар ойлгож байсан гэдгээ ухамсарлав. Эдгээр дурсамжуудынхаа талаар бодсон Пай тэнгэр өөд харан зэрэгэлдээ ертөнцөд Жойтой хамт байгаагаа төсөөлнө. Түүний зүрх сэтгэлд Жой одоо ч амьд байгаа гэж төсөөллөө. Маргаашин сургуулийн төгсөлтийн арга хэмжээнд дээр Жойн ээж Пайн хийсэн киног үзэхээр ирсэн байв. Киног үзүүлэхээс өмнө Пай товчхон үг хэлнэ. Омын зохиолыг ашиглахгүйгээр өөр жинхэнэ кино хийхийг хүссэн Пай урд шөнө нь киногоо дахин хийсэн байна. Пай Жойн зургнуудыг ашигласан ба Жойн дараагийн 10 жилийн мөрөөдөл бүхий энгийн түүхийг нь ярив. Киног зүгээр л энгийн зураг сольж хийснээрээ ихэнх зурагчдын сэтгэл түрээгүйч Жойн ээж Боки болон Жойн дотны найзуудад кино гүн сэтгэл төрүүлжээ. Төгсөлтийн арга хэмжээ Бокигийн хэлсэн сэтгэл хөдлөм үгээр дуусав. Хэдэн сар өнгөрлөө. Пай кино зураг авах шинэ ажлаа эхлүүлнэ. Эхний өдрөө тэрээр Боки ч бас тэнд ажиллаж байгааг хараад гайхав. Улмаар тэд уулзаж өнгөрсөн хугацаанд юу хийж байснаа хуваалцсан. Энэ мөчөд Пай талархлыг мэдэрлээ.
Хэдийгээр тэр коллежид сурч чадаагүй ч Joy-ын ачаар одоо шинэ мөрөөдлийнхөө араас тэмүүлж байгаа. Пай хизээ нэгэн цагт алдартай найруулагч болно хэмээн шийджээ. Түүний төсөөлөлд Joy түүний өмнө нь зогсох ба Пай Joy-д сайн найз байсанд нь чимээгүйхэн талархснаар кино маань төгсдөг.